өвчин судлалын үндэсний төвөөс энэ зоонозын халдварын тулгамдсан асуудал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохиол байгуулж байна. Уг хурлыг 1998 оноос эхэлж зохион байгуулсан. Өнөөдөр бол олон улсын түвшинд төрсэн юм том хурал болж чадсан. Өнөөдөр Азийн 4 орны оролцоотойгоор энэ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Сая бид өнгөрсөн жилүүдэд коронавирус халдварын цар тахлын үед одоо энэ халдвартай тэмцэх сэргийлэх үйл ажиллагаа ямар чухал вэ гэдгийг бол ойлгосон. Үүний хүрээнд бол бас цааш бид бас энэ зоонозын халдвар төвчөнтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр нотлогоон суурилсан арга хэмжээнүүдийг яаж авах хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бол онцгой ач холбогдол өгсөн хурал болно гэж бол найдаж байгаа. Ер нь бол сүүлийн үед гарч байгаа өвчлөлүүдийг ингээд аваад үзэхээр энэ зоонозын гаралтай өвчлөлүүд бол маш тулгамдсан асуудал болж байна. COVID-19-ийг хүртэл одоо маань өөрөө зоонозын гаралтай амтнаас гаралтай бол хүнд халдсан өвчлөлөө гэж тодорхойлож өгдөг. Тийм учраас энэ шинэ болон сэргэж байгаа халдваруудын бас дийлэнх нь зоонозын өвчин байгаа нь бол онцгой анхаарал татж байна. Ийм учраас бид энэ зоонозын халдвартай тэмцэх сэргийлэх, хүчин чадлыг бэхжүүлэх, мэрэгчлэтнүүдийг чадварчуулах, олон улсын туршлагаас судлах бол зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ олон улсад зэрэгцэж өгч хэрэгцээ байгаа учраас энэ эрдэм шинжилгээ судалгааны хурлыг хийх нь бол туйлын чухал ач холбогдолтой юм а гэж хэлээ. За зоонозын өвчин бол зөвхөн Монгол орнд биш, дэлхийд тулгамдсан асуудал болж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэдийгээр коронавирус цар тахал намжсан ч гэсэн дараагийн одоо аюул гарахад бол одоо бэлэн байгаа. Иймээс улс орнууд хариу арга хэмжээний бэлэн байдлаа сайжруулах, мэрэгчлэтнүүдэд чадахжуулах, нөөцөө бэлдэх энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй гэдэг талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. За энэ эцэгтэй үед манай зоонозын өвчнөд тулгамдсан асуудал олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа маа. За Монгол орн бол уулаасаа зоонозын халдварын өндөр өрсөлдөлтэй, хүн амаасаа 20 гаруй дахин мал сүрэгтэй, ан амтан аратан жигүүртэй их энэ нь одоо хяналт сул байдаг. За байгальдаар байгаа зэрдэл жижиг шавж үе үлтнээс эхлээд одоо агуулгач, дамжуулагч, өвчин дараагч энэ нь одоо зөвлөд бол судлагдаагүй хуваараа байгаа. За жил бүхэн 10-аад одоо өвчин тохиолдол дарган холбоо, галзуу, бүрсгэлөөс, битгч гэд гашиг талдуурууд гээд тогтмол одоо гарч байна. За эрүүл мэндийн салбарыг идэвхтэй одоо уухгүй ажиллагаа зоонозын өвчин судлалын төвийн мэрэгжил арга зүйн хангаж ажилласны үр дүнд бол эдгээр халдварууд бол голомтлон гарч одоо нас баралт гарсан тохиолдлууд бол хэцэнгүй бага байна. Цаашдаа бол гарах эрсдэл бол өндөр юм аа. Ийм учраас бид олон улсын дэмжлэгийг авч хамтарч энэ талаар хийж байгаа судалгаа эрдэм шинжилгээнийхээ бүтээлүүдийг харилцан мэдээлж дуршлаг солилцох юм хурлыг зохион байгуулж байгаа. За ер нь зоонозын гаралтай халдвар гэдэг бол таавхан коронавирус халдвараас харсан. Энэ бол нэг хүний юм уу, нэг айлын, нэг улсын асуудал биш болсон дэлхийн нийтийн асуудал. Хаана халдвар гарна тэр хариу арга хэмжээг шуурхаа авч таслан зогсоох чадахгүй бол дэлхийн нийтийг богино хугацаанд хамарддаг коронавирус халдвар харуулсан байна. Тэгэхээр олон улсын бүх мэрэгжлийн байгууллагууд бол туршлагаа солилцож дараагийн халдвар гарахад бол бэлэн байдлаа хангахлаар бол онцгой анхаарч ажиллаж байна. Цаашдын эрдэм шинжилгээнд олон их амжилттай хүсье өрөөё. Accordance to the international health regulations. Third is surveillance. Амар хэлцүүлэх боломжийг олгож бусад бэлтгэлүүдийг бол бид построор яам дэлхийн эрүүл мэндийн байгууллага гүний талаар татварчлага илэрхийлье. Япон, Улаан Солонгос улсын мэрэгжлийн байгууллагуудаа талархал цаашдаа 48 хоронгууд орч Монгол англи хэлээр хэлүүлээ. За энэ нь манай Exposure to hazardous biological agents. WHO коронавирус халдвар олон халдваруудын онцгой